Одоо ямар 100 жилийн ердөө 100 жилийн өмнөхөөс ондоо шаардлага одоо хүмүүс тавьж байгаа байхгүй. Чи тэр Харвард, тэр Кембриж, тэр Стэнфорд төгсөж чи мундаг төрийн эрхэнд ингээ явдаг хүн бол ерөнхий шалгуур хүмүүс байгаад шүү дээ. Тэнгуут жоохон урагшлуулаад үзэхээр за ханд ван байлаа. Энэ тэр үедээ л бас мундаг байсан Кембриж төгссөн үү? Москвад их сургууль төгссөн үү? За боли Бээжин сургууль төгссөн үү? Тэр хүмүүс төрөлх ухаан байгаа байхгүй. Төрөлх нөгөө Монгол шин чанар. Тэр хүмүүс тусгаар тогтнолоо тэмцэж явахдаа ямар нэгэн диплом байгаагүй. Ердөө 100 жилийн өмнөх асуудал байгаа байхгүй. Нөхцөл байдал тийм байгаа байхгүй тий. Тэгэхээр асуудал бол нөгөө нэг түрүү хэлээд байгаа шүү дээ. Дипломын ирэмд бол биш. Энэ бол нөгөө хүний мөн чанарын ирэмд байгаа байхгүй. Яг Монголын төлөө явна гэсэн үг. Яг ийм нөхцлөөр бид нар зүгээр бодоод үзэх хэрэгтэй. Одоо 100 жилийн өмнөх хандван тэр хүмүүсээс одоогийн хүмүүс илүү ухаантай гэж бодлох юм шүү нөхцөл байхгүй байхгүй. Яг зарчим үед адилхан тий. Тийм нөхцөл жишээлбэл яг үндэснийхээ юм өөрсдөө олж авсан тохиолдолд бид хүчтэй байж болох юм байна. Одоо тэгэл дэлхийн нийт одоо жишээ шинжлэх ухааны үед гайхамшиг шүү дээ. Яагаад Монгол тусгаар тогтно? Шинжээ угар гэдэг асар том энэ бол Бээжингээс асар хол байсан тий. Цөл мөл одоо өндөр улаа тусгаарлагдсан, хөлөөний ураа тусгаарлагдсан. Эдгээр тусгаарлах боломж байсан. Төв тусгаарлах боломж байсан. Гэтэл Бээжинд хамгийн ойрхон ямар ч нөхцлөөр Монгол руу цэрэг оруулчихад жишээл одоо манжуур бол ардаар ингээд тойрцсон тий. Ажлаас цэрэг оруулахад боломжтой хэрнээ. Энэ монголчууд яг тусгаарлаж өгдөг чи өөрөө хүчний тухай асуудал байгаа байхгүй. Хүн ам нь 640 мянга гэсэн мөртлөөсөө үндсэндээ 525 мянган Монгол 100 мянган хятадтай 5 хүндний хятад энд байсан. Ингээд байхад эдгээр тусгаарлаж чинь өөрөө ингээд ахаал онцох штэ. Тий. Эсвэл бол за боли Чингис хааны үеийг л үзье л та. 250 орчим мянган хүнтэй 3 голын савд амьдарч ирсэн монголчууд нийт нүүдэлчин аймаг нь бол нэг сая 800 орчим мянга. Гэтэл уртал дээр нь 50 сая хүнтэй хятад тухайн үеийн тоолгоор тий 20 сая хүнтэй 29 гэдэг энэ нөхцөлдөөс ягаад гараад ирв гэдэг нь чинь өөрөө төвхөн онцох. Шинжлэх ухаанаар тайлбарлах гэхээр болохгүй болчиход байгаа байхгүй тий. Гэтэл бид нар энийг л яриад байгаа шүү дээ. Энэ хүч, энэ синергетик нь хаана байгаа юм? Энийг яаж олж авдгийг? Энийг хийсэн монгол хүн гэдэг чинь хийн. Гэхдээ энийг хийхдээ бид нар нөгөө нэг дээд ингээс заяатай зинхрончтой байдаг гэдэг хэлэх юм бол наач биш болчих гээд байна. Ер нь бол гол юм хараа. Тухайн нөхцөл байдлаа үнэлэх гэсэн асуудал ирээд.